За сайн бацхан нэг Mantic гэдэг саяхан үүсгэн байгуулагдсан Монголын крипто биржийн CoinHub-ын байгууллагын бизнес хариуцсан захирлаар ажилладаг ийм хүн байна. За тэгээ манай хаан бол дөрүүлээ нэг охин нэг хүүтэйгээ ингээд дөрүүлээ амьдардаг. За тэгээ манай хаан бол одоо удахгүй 5 болох гээд 3 дахь хүүхдээ хүлээгээд байж байна. Манай ихтэй маань өглөө болго өглөөний цагт бэлдэж өгöd өглөөний цагт би марталгүй идэд гардаг. Одоо 7 өнгөрч байна. За ажлын маань шинэ өдөр эхлэх гэж байна. Одоо хувцас өмсөд одоо ингээд ажилдаа гарлаа. За өнөөдөр хэдүүлээ ингээд миний ажлын нэг өдөртөө танилццгаая. Улаанбаатар хот нь 2 саргаар оршин суугчтай болсон байна. Тэгээд энэ нэрээр хөл хөдөлгөөн болон машины төвжил маш их болсон. Манай гэр ажил хоёрын хооронд 2 км орчим зай байдаг. 30-60 минутыг машинтай зарцуулдаг. Тэгээд саяхан энэ скутер Shopee-гоос захиалж авсан. Тэгээд наа чиг санхүүгийн салбарын хүмүүс болохоор одоо цаг хугацаа маш үнцэнтэй байдаг. Яг энэхүү хэрэгцээг маань одоо энэ скутер маань хангаж чадсан гэж би боддгоо. За ингээд ажлын цаг болсон байна. Ажил руугаа одоо орохоос өмнө кофе аваад орё гэж бодож байна. За хэдүүлээ ингээд явцгаая. За манай CoinHub-ын залуучууд бол ирч хүчтэй шийдчихсэн. Олон төрлийн туршлагатай, олон салбарт ажиллаж ирсэн ийм мундаг залуучууд байдаг. Тэгээ манай ажлын хамт олон бол одоо нэг баг гэхээс илүү бид нэг гэр бүл CoinHub family гэж явдаг. Тэгээ энэ нь бол надад маш их таалагддаг. Тэгээ ийм ч учраас бид нар ажиллаар гарч ирсэн бүх асуудал, ажиллаар гарч ирсэн бүх зүйлүүдийг нэгэндээ зөвлөж, нэгэндээ тусаж ингэж асуудлуудыг шийдвэрлэж явдаг. Тэгээ тийм учраас би одоо энэ багийн нэг хэсэг болж энд одоо орсонд бол маш их сэтгэл хангалуун байдаг. За манай CoinHub-ын хамт олон бол чинээр 2 coin-ийг лист хийхэд зарласан байна. Одоо топ 4 буюу Binance-ийн BNB гэдэг coin орж ирж байна. За нөгөө талаар топ 8 буюу Dogecoin гэдэг ийм coin орж ирж байгаа. Бид нар бол одоо дэлхийд дээр байгаа топ 10 coin-ыг бол бүгднийг эхнээс нь лист хийх зорилготой байна. Binance Smart Chain-тэй бид нар холбогдож байгаа. Илүү хурднаар, илүү бага шимтгэлтэйгээр крипто арилжаануудыг шилжүүлэх их боломжтой болж байгаа юм. Энэ бол маш том даваадлыг бид нар авчирч байна. За манай exchange маань одоо ашиглалтанд ороод одоо ингээд 10 хоногийн гүйлгийг аваад үзэхэд бол 28.6 тэрбумын арилжааг хийж гүйцэтгэсэн байна. За тэгээд энэчнээс бол 78 сая төгрөгийн шимтгэлээ орлого болсон. За тэгэхээр манай нөгөө coin-ийн онцлог маань одоо та бүхэндээ энэ орлогын шимтгэлийнхээ цэвэр орлогын 70% бол тараах байдаг. Яг энэ хэмжээгээр хадгалагдана гэж үзэх юм бол бид нар сард бол 1.6 төгрөгийг бүх coin эзэмшигчдийн coin-ийн ширхэг болгонд ноогдлолоор өгөх боломжтой байна. 300 мянган coin эзэмшдэг ийм хүн маань бол жилд 2.1 сая төгрөгийн ноогдлолыг авах боломжтой байна. Хэрвээ та бүхний маань арилжаа улам ихсээд манай биржийн хэмжээ нэмэгдсэн энэ дивидендийн орлого нэмэгдэж манай баг хамт олон бүр их орлогыг та бүхэнд өгөөж болгож хүртэх боломжтой байгаа даа. За энийг тооцохдоо бид нар зах зээлд арилжагдж байгаа нийт coin-ийн ширхгийг болохоор 200-аас 250 сая ширхэг гэж тооцоолж байгаа. За ингээд G-Mobile-ийн офис дээр ирсэн байна. G-Mobile-ийн удирдлагын багтай уулзалтаа хийхэд нэлээд амжилттай болоод дууслаа бидэд. Удахгүй G-Mobile, CoinHub крипто бирж хоёрын хамтарсан нэлээд гоё coin төсөл орж ирнэ. Энэхүү coin нь Монголын анхны өөрийн холбооны coin болохоор ийм хүлээлттэй байна. За тэгээд хэдүүлээ одоо энэ G-Mobile офисээс гараад манай офис дээр очиод манай шинэ офисын засварын ажилтай танилццгаая. За манай CoinHub-ын шинэ офисын засварын ажилтай та бүхэнд танилцуулъя. За тэгээ манай офис нь болохоор байгалийн уур амьсгалтай. За тэгээ 5 тухтай манай ажилт гэртээ байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэх ийм офис болж байгаагаар нэлээд онцлог байгаа. Ингэснээр манай ажилчид илүү бүтээн цэцгэлгээтэйгээр ажиллана гэж бид нар үзэж байгаа. За тэгээ манай офис бол үндсэндээ одоо энэ хэсэгт болохоор манай ажилчдын суух хэсэг харагдаж байна. Үндсэн ажилчид. За яг энэ хэсэгт болохоор манай call center-ийн ажилчид бол ажиллахаар байгаа. За одоо ийшээ бол манай ингээд офисын open space-үүд байна. За нэг 3-4 хүний хурлын өрөө. За тэгээд ганцаарчилсан ажил хийх шаардлагатай болоод энэ хэсэгт босоогороо зогсож ажиллах ийм боломжийг бүрдүүлж өгч байгаа.
За одоо ийшээ болохоор яг энд манай хурлын өрөө байх болно. Энэ хурлын өрөө маань болохоор нэг 10-аас 12 минут хурал хийх боломжтой хурлын өрөө болж байгаа. За хурлын өрөөний цаана бол манайх галтгоотой байгаа. Ажилчдаа бид нар галтгооны хэсгийг тусгаалan гаргаж өгч илүү таатай нөхцөл байдлыг бид бий болгож байгаа. За ингээд манай офистэй хэдүүлээ танилцлаа. 8 сард манай офисд бүрэн засвар нь хийж дуусаад хэдүүлээ манай офис ашиглалтанд орсон дараа дахиад нэг уулзцгаая. За ингээ миний нэг өдөр ингээ дуусч байна. Миний нэг өдөртэй хамт ирсэн та бүхэндээ баярлалаа.